100 төгрөгөөр юу худалдаж авч чадах вэ? 100 төгрөгөөр юу худалдаж авч чадах вэ? Та 100 төгрөгөөр юу худалдаж авч болох вэ? 100 төгрөгөөр үү? Хэдөө? Зовоотхан 1000 төгрөгөөр юм бахад одоо зовлонтой болчиход байна шүү дээ. Тэ? Ста сайн мэдгүй нэ. Бах. Чүдэнс давхлах төгрөг бат. Бах. Одоо бол бохол авах та. Ирэх бараа гэдэггүй. Нэг бохол авах та. Өөр бах. Өөр юу авах? За яг хэрэгтэй байгаа хүнд нь өгөөд сайхан сэтгэл авч болох юм байна да. Мадан чихэр. Өөрөө байх нөгөө чихэрэн зард штэ. Тийм байх. Одоо зовлонтой болчиход байна шүү дээ. Тэ? Яана одоо 100 төгрөгийн юм ер нь юу байд юм болоо ойрд тэгэж 100 төгрөгөөр юм аваагүй. Авч чадахгүй. Юу ч чадчихгүй. Яагаад юу ч хөдөлж авч чадахгүй? Яагаад гэвэл би мөнгө хийдээ нэмэгдгийг мэдгүй. 100 төгрөгөөр юу худалдаж авч? Маск авах шүү дээ. Нөгөө нэг чихэр байж болно те. Бас хүрхгүй болоо. Хүрхгүй байхаа те. Нэр юм авахгүй юм шүү. Янз бүрийн л авч чадчих. Зүгээр чихэрч авч болно, богч авч болно те. Тэг бичгийн цаасч авч болно. Гэр ороод амьдардаг бол одоо усны мөнгө шүү дээ. Тий. 40 литр ус авч болох юм. 100 төгрөгөөр нэг шүдэнс. Өөр Мэдгүй. Та 100 төгрөгөөр юу худалдаж авдаг болмоор байна? Одоо нийгэмд хэрэгтэй арай талах юм болоо. 100 төгрөгөөр юу худалдаж авдаг болмоор байна? Болмоор байна. 100 төгрөгөөр юм аа юу? Автобусын цуудаг болмоор байна. Ус юм уу? Ус амар үнэтэй бол тааштай. Болмоор байна. Ямар ч 100 төгрөг тэгэл явах та. Гэрээгээл юм гачигдахараг болгох та хоёроо авдаг болно гэвэл нэн төрөнд Ус судалж авч чаддаг болмоор байна. Өөрөөс ундаа авч судалж авч чаддаг болмоор байна. Монгол мөнгөнийхөө үнэлгээг өсгөхийг хүсэж байна. 100 төгрөгөөр та үндэслэлийн хувьцас ангаас нэг жирх авах боломжтой. Тэний 100 төгрөгөөр авч болох хамгийн ухаалаг хөрөнгө оруулалт бол нэг жирх юм.